Ёо санагаас тэгэхээр манай бичлэг үзэж байгаа бүгдээр маш баярлалаа. Нэг сарын дүүнлэг манай дуун чатны онлайн сургалт эхэлж байгаа шүү. Бүгдээр линкээр орж бүртгүүлэхээр битгий мартаарай. Бичлэг үзье. Ёо сан залсаа тэгэхээр өнөөдөр бичлэгээр яах вэ гэх юм бол Friends цувралын нэг бичлэгийг үзээ. Тэгээд Friends цувралын энэ бичлэг дээр болохоор болж байгаа тэр үйл явдлыг та нарт айлуулах сайн тайлбарлаад энэ дотор нь гарч байгаа тэр шинэ үг дүрм шинэ хиллэгүүдийг айлуулах та нарт тайлбарлаж оролдъё. Дээрээс нь яг нэг сонирхолтой нэг иймэрхүү кино мөн дээр ашигладаг ийм одоо тэмдэг гэх юм уу да. Тэрийг нэгсэн та нарт тайлбарлах гэж оролдъё. Окей. За тэгэхээр бичлэг эхэлцгээе. Hey Gunther, can I get a couple of blueberry muffins to go? Diapers, huh? Yep. So I guess Rachel had your baby. Yep. Can you believe it? Nope. I can't even believe she slept with you in the first place. So sleep with гэдгийг бүгдээр мэдж байгаа гэж найдаж байна. Энийг тайлбарлах хэрэггүй сте. Huh? Oh, you you mean like huh? Hey. Ross, I know you're pissed at me, but we have to talk about this. За pissed at me гэхээр pissed at гэх юм бол айгүй нэг хүнд ууралсан гэсэн утгатай шүү. I'm pissed at you гэх юм бол би чамд ууралж байна гэсэн утгатай. Actually, we don't. Fine, okay, fine. But I gotta say, technically, I didn't even do anything wrong. What? You didn't do anything wrong? I said I didn't technically. За technically гэхээр энэ дээр бол яг ингэ тайлбарлах жоох хэцүү. Гэхдээ ерөнхийдөө яг монголоор орчуулах юм бол яг гэсэн утгатай зэ. Окей. Би ямар ч тийм буруу юм хийгээгүй штэ гэсэн чинь чи буруу юм хийгээгүй гэсэн чинь яг ч тийм буруу юм хийгээгүй. Яг ч тийм буруу юм бол хийгээгүй л дээ гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү утгатай болцдог хөө. Тэрнээс яг энийг орчуулахад бол жоох хэцүү. Окей. Okay, well, let's put aside the fact that you accidentally picked up my grandmother's ring and you accidentally proposed to Rachel. Can I just stop you right there for a second? When people do this, I don't really know what that means. За, when people do this, I don't know what that means гэж штэ. Хүмүүс ингэхээр би юусоо ойлгохгүй ингээд. Тэр энэ яг юу гэсэн үг вэ гэдэг юм бол жишээлх юм бол тэр ингэж хэллээ. He said I love you гэдэг ингээд хоёр талд нь иймэрхүү тэмдэг байдаг штэ. Тэр хоёрыг ингэж байгаа байхгүй юу? Тэгэхээр accidentally гэхээр за чиний хэлж байгаа бол чи санамсаргүйгээр ингэсэн юм байна те. Тэгээд санамсаргүйгээр Rachel-тэй ийм асуудал үүсгэсэн байна. Санамсаргүйгээр ингэсэн гэдэг чинь нөгөөх нь би ойлгохгүй байна гэдэг чинь те. Тэгэхээр чиний хэлж байгаагаар бол ингэж байгаа гэсэн тиймэрхүү утгыг бол илэрхийлдэг байгаа шүү. You were saying? And I can even understand that you couldn't tell Rachel. But why couldn't you tell me? Huh? You had all day to and you didn't. I know, I should have. I should have гэхээр одоо яг иймэрхүү ингээд энэ дүрмүүдээ ашиглаж болох байхгүй юу? Би тэгдэг байж I'm sorry те. I know I should have. I'm so sorry. I'm sorry. Okay, за энэ ч болохоор I'm sorry гэд одоо буруу ашиглаад байгаа байхгүй. Энэ өөр яг яаж ашиглах мэдэхгүй учраас за чиний хэлж байгаагаар бол би уучлаа. Тэгэхээр жоох утгагүй болчих. So yeah, let's continue. Not using it right, Joe. I'm gonna go. No, come on, look, Ross, we have to get past this. Тэгээ одоо яг иймэрхүү одоо ингэ дүрмчин бол та нар энэ бичлэг дээрээс харагдж байгаа гэж найдаж байна. I'm gonna go гэхээр I'm going to go гэж хэлтгтэй. Зүгээр ингээд I'm gonna go. Тэ? Би явлаа. I'm gonna go. Give me the bag. No, look, I don't know what else to do. I said I'm sorry. Joey? Now you should scream at me or curse me or hit me. I'm not gonna hit you. Why not? You'll feel better. I'll feel better. You will feel better. I will feel better. Тэ иймэрхүү ингээд дүрм, right? And you know you want to. I can see it in your eyes. I can see it in your eyes гэдгээр яг нүдэн чи харагдаад чи яг намайг цохимоор байгаа те гэсэн тиймэрхүү утгатай. No, I don't. A little bit. No. A little bit. No. A little bit more. No, hit me. Give me the bag. Hit me. Joey, give me the bag. Hit me. Joe, I'm hit not me. kidding. Hit me. No. Hit me. Hit me. Hit me. Hit me. За duck гэхээр ингээд одоо доошоо ингэж болохыг
duck гэж нэрлэдэг байгаа шүү. Окей. Яг ингээд доошогоо толгоогоо ингээд доошлуулахыг эсвэл бүр доошогоо ингээд бүр суухыг ч юм уу те. Sorry, it was a reflex. Oh my God, this really hurt. I couldn't help it. When a fist comes at your face, you. За энэ чинь болохоор бүгд нөгөө conditionally дүрм харагдаж байгаа. When a fist comes at your face, you duck гэдэг чинь. За тэгэхээр энэ болохоор zero conditional. Тэгэх үед тэгдэг гэдэг чинь те. Тэгвэл тэгдэг гэж хэлдэг штэ. Тэгэхдээ энэ чинь болохоор when гэж хэлсэн байгаа учраас тэгэх үед тэгдэг. When a fist comes at your face, нүүрлүү чи ингээд нодрог те. Нүүрлүү чи нодрог ирэх юм бол чи бултдаг үздэ. Тэ бултдаг гэж иймэрхүү утгаар хэлж байгаа байхгүй. Doc, look. What is the matter with you? You were supposed. What was the matter with you гэдгээр чи одоо яг яачаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Чи одоо ямар цогтой юм бэ гэсэн тийм утгатай. The doc. Why didn't you doc? Why don't we talk about this on the way to the hospital? Good. Yeah, maybe while we're there, they can check your reflexes. Oops. Окей, за тэгэхээр ямарсан энийг бүгдээрээ одоо ерөнхийдөө бол ингээд зүгээр тоглоом болж байгаа үедээ эсвэл одоо яг тэр хүний хэлж байгаагаар бол ийм тийм гэдэг иймэрхүү байдлаар ашигладаг байхгүй. Хөвчлээ яг зүгээр л хүний яг хэлж байгаа юмыг ингээд гэж одоо дөөрэж бол хэлж болно те. Одоо жишээл юм бол амир одоо юу гэдэг чинь тэр ажлаасаа хоцорсон гэхээр одоо юу гэдэг чинь те. Амир их юудүүлээ төгжрээтэй байсан тэргээл те. Төгжрээч гэх юун төгжрээ 9 цагт ч юм уу одоо юу гэдэг чинь те 10 цагт карантины үед ямар төгжрээ гэдэргээд гэдэг ч юм уу. Okay, so that was a bad explanation. Жохон муу тайлбарчлаа. Гэхдээ ерөнхийдөө бол яг ингээд тийм хошигдсан байдлаар айгүйх ашигладаг байдаг шүү. Okay, бас бусдыг шоолоход ашиглаж болно. Alright, за тэгэхээр өнөөдрийн бичлэгийг ингээд дууслаа. Англи хэл заахгүй гэж хэлсэн ч гэсэн би зүгээр иймэрхүү яг ингээд ийм хөгжилтэй маягийн бичлэгүүд бол үнэхээр гаргахыг хүсэж байгаа. Тийм учраас та нарт энэ бичлэгийг ингээд гаргаж байгаа юм шүү. Okay? Тэгэхээр таалагдсан гэж найдаж байна бүгдээрээ дараагийн бичлэг дээр яг ямар хуу инээдтэй кино эсвэл сериал ч юм уу цуврал киног гаргаж үзмээр байгааг бүгдээрээ чатан дээр мессежээр комментээр бичээрэй. Окей? За. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя баяртай.